Өдрийн яамны сайдын хувьд хариулъя. За сая Швейцарын Давосд болсон дэлхийн эдийн засгийн форумд оролцоод ирлээ. Энэ Давосын эдийн засгийн чуулга уулздаг 2018 онд дэлхийн энэ чиг хандлага ялангуяа уул уурхай салбар дээр ямар бодлогоор цаашдаа явах вэ? Ямар хөө чиг хандлага гарах нь гэдэг ер нь дэлхийн эдийн засгийн өнгөлт тодорхойлох юм уулзалт. Эндээс одоо жишээ нь чиглэл гарахгүй ерөнхийдөө зөвлөмж гарна, ерөнхийдөө чиглэл гарна. Эндээс яг одоо шийдвэртэй алхмууд бол гарахгүй шүү дээ. Хоорондоо ярилцж байгаа дэлхийн нийт өнөөдөр тулгамж байгаа асуудлуудаа эндээс ярилцаж шийдвэрээ одоо чиглэлүүдээ гаргаад яг чиг хандлагаараа урагшаа одоо жишээ нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх дээрээс нь одоо жишээ нь бусад одоо тэр дэлхийн дулаартай холбоотой, үйлдвэрлэлтэй холбоотой их олон асуудлууд угаасаа энэ дээр шийдвэр гардаг юм аа. За зүгээр яг уулуурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс бол дэлхийн одоо шинэ ажил үйлдвэрийн дөрвөөр хөвсгөл одоо эхэлж байгаа энэ үед бид бол ялангуяа тэр хөгжлийг бас урд дуранд яахыг дайрах одоо тийм боломжууд бидэнд бас байна л гэж харж байгаа. Үүнийг тэр дэлхийн металлургийн одоо удирдагчны уулзалтанд орохдоо Монгол улсын одоо шинэ өнөөдрийн энэ газрын хавар элемент буюу тийм литиум, одоо кобальт гэдэг дэлхийн одоо шинэ одоо тийм элементүүд энэ одоо элементүүд өнөөдөр дэлхийн одоо чиг хандлага яах вэ гэхээр автомашин үйлдвэрлэгч тэр дундаа одоо шинэ магнитын автомашин үйлдвэрлэж дэлхийд одоо дэлхийн энэ агаарын бохирдолд одоо бас дэлхийд ээлжийн энэ технологи үйлдвэрлэх чиглэлээр Volkswagen-ийн удирдлагууд, замун тэр компьютерийн HP гэдэг ер нь дэлхийн нэлийн одоо тийм үйлдвэрлэгч орны удирдлагууд 40 улсуудтай бас уулзсан дээр манай улсад ерөөсөө Менделеевийн үйлчлэг системийн 180 одоо энэ нэр томьёо байдаг. Энэ дундаа бид нар газрын хавар элементийг одоо жишээ нь эрүүл хайгуулыг улсын нөөцийг одоо нэмэгдүүлэх тал дээр уулуурхай хүнд үйлдвэрийн яам Монгол Улсын засгийн газрын зүгээс онцгой одоо ашиг бүгдлүүлж ажиллах ийм одоо шаардлага гарсан. Энэ бид нар жишээ нь ерөөсөө ярьж байгаа улсуудын шиг хандлагууд ерөөс түүхий дээрээ одоо жишээ нь суугаад байна. Түүхий дээр яаж нэмэгдүүлэх вэ? Жилд ер нь жишээ нь 2030 онд 40 сая одоо автомашин цахилгаан автомашин үйлдвэрлэх ийм одоо шаардлага гарч ирж байна. Үүнтэй уялдаад түүхийдийн нөөц сая тоноор одоо хүртэл одоо сая тонн хүртэл нэмэгдэх юм байна. Үүнээс 40% нь бүгд найрамд хятад улсад нийлүүлдэг юм байна. Тэгэхээр бүгд найрамд хятад улсын одоо тэр түүхийдтэй холбоотой асуудлаа бид яаж одоо хараат бус байдлаар одоо асуудал шийдэх үү гэдэг ийм шийдлүүдийг тэмдэрсэн. Уулуурхай яамны зүгээс Монгол Улсын засгийн газрын зүгээс бол манад одоо шинэ хөрөнгө оруулж уулуурхай залбирт хөрөнгө оруулаад хайгуулын ажлыг хүргэжлүүлээд тэр газрын хавар элементийг одоо нөөцийг тогтоох хэсгэх тал дээр бид бол бас өндөр ашиг бүгдүүлж ажиллах ёстой гэдэг ийм саналыг бол тавьсан. Тэгээд одоо урт хугацаанд Монголын уулуурхай салбарт тогтвортой стратегийн одоо ийм одоо хамтрагч хэрэгтэй гэдэг байдлаар одоо нөхцөлөд юу санал хэлсэн байгаа. За жижиглэнгийн үн дээр шатхуунтай холбоотой асуудал тэр сайн засгийн газар бол 1 сарын 24-ний 26-нд тогтоолоор бид нар бол А8092-ыг одоо бас онцгой албан татврын одоо тэгэлсэн байгаа. Энэ бол мэдээж одоо сангийн сайдын олон улсын малиутгийн сангийн удирдлагуудаа ярилцсны үндсэн дээр ерөнхий сайдтай бас зөвлөсний үндсэн дээр энэ асуудал шийдэгдэж гарсан. Дараагийн хугацаанд бид нар тогтвортой урт хугацаанд жижиглэнгийн үнийг одоо ард иргэдээр одоо дарамт учруулахгүй байдлаар бол салбарын одоо яамны зүгээс засгийн газрын зүгээс бас бодлого боловсруулалт ажиллана. Оросын холбооны улсын Роснефть компанитай бид нар бас ярьсан хэлэлцсэн зүйлүүд бас байгаа. Оросын холбооны улсын Шилэрсайд, Аркадий Доврковичтэй бид нар бас ярилцаж ер нь урт хугацаанд нийтний үн ханшийг тогтвортой байх тал дээр бид нар санал солилцсон. За өнөөдөр өглөө 11 цагт уулзалт байх ёстой байсан. За тэгэхээр ер нь уулзалтынхаа бэлтгэлийг хангах үүднээс энэ уулзалтыг нэг энэ 7 хоногийн 3 өдөр хүртэл тодорхой хугацаанд бас хойшлуулсан ийм одоо мэдээлүүд ирсэн байна. Шаардлагатай тохиолдолд бид нар Оросын холбооны улсаас авьяасаар очиж Роснефть компанитай бас ярилцах, засгийн газрын хоорондын бас ярилцах ийм одоо ажлуудыг бас хийх болно. Ер нь ард иргэдээр бид нар үүний дарамт өгөхгүй одоо ийм одоо ажлыг бол одоо зохицуулж одоо орж ажиллана гэж байна. За мэдээ юм асуулт